За, ашигт малтмлын хуулийн амнааттай холбоотой заалт 42-5-ыг хойшлуулсан. Хойшлуулсан үндслэл юунаас болсон бэ? Яагаад хойшлуулах болов гэхээр Онтрагийн хилцээрийг хийх хүртэл хугацаанд хойшлуулах шаардлагатай гэдэг саналыг Батнарамдал гишүүн Монгол Ардын намын бүлэг дээр гаргасантай холбоотой энэ асуудал өнөөдрийн хүртэл үргэлжлээд явж байгаа. Үргэлжлээд явж байгаа. За, шалтгаан нь юу юм гэж? Хойшлуулах ямар шалтгаан юм? Онтрагийн хилцлийг хийх хүртэл гэхээр онтро гэж юу юм? Онтротой яагаад холбогдоод байгаа юм? Энэ амнаатын өсөн нэмэгдэх хувь хэмжээ. За, онтро бол компани. Rio Tinto компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Оюут толгой төсөл үндсэндээ 3 бүлэг ордоос бүрдэж байгаа. Хьюга, оюут. Оюутын орд бол өнөөдөр ил урхаа явуулж байгаа. Хойд хьюгийн өмнөд хүүгээ 2 том одоо ордын хамгийн том нь хойд. Энэ нийт одоо манай нөөцийн, оюутлогын нөөцийн, оюутлогын бүлэг ордын нөөцийн 50-аас илүү нь энд байна. Энэ орд бол дэлхийд маш томд тооцогдох цөөхөн ордын нэг. Маш баян агуулгатай нэлээд гүнд байдаг ийм орд. Энэ ордын хойд хэсэг нь, хойд хьюгагийн одоо хойдлын хэсэг нь, дээр нь хьюгагийн тал нь энэ Онтре гэдэг компани эзэмшиж байгаа 2 лиценз төр байна. 2 лицензийн асуудал. Өнөөдөр энэ Онтрегийн хилцлийг хий гэдэг бол Онтре гэдэг компанитай хилцлийг хийх тулгаж амнаатын хуулийг хойшлуулж байгаа юм л да. За, магадгүй хамаагүй Онтротой ч байна уу, Rio Tintoтой ч байна уу, тэр 2 лицензээ ашиглах хилцлийг бид хийж болно. Гэхдээ өнөөдөр техник эдийн засгийн үндэслэл нь Онтре дээр гараг байгаа. Rio Tintoгийн туйлын хүсэл мөрөөдөл бол өөрийнхөө тэзүү дотор оруулж одоо бодсон Ирioгийн захиалгаар хийлгэсэн тэзүү дотор байгаа энэ Онтрегийн ордыг яг энэ тэзүүгийнхаа хүрээнд батлуулж аваад одоо байгаа хөрөнгө оруулалтын гэрээ, одоо байгаа нөхцөл рүүгээ санхүүгийн одоо хөрөнгө оруулалтын нэртэй санхүүгийн луурын схем рүүгээ оруулах хүсэлтэй. Туйлын хүсэл мөрөөдөл нь шүү дээ. Хамаагүй бид нар Онтретэй ч юм уу эсвэл өөр нэг газар хий. За, Ирioтой хийж болно. Тэгвэл оюутлогын эзэмшиж байгаа одоо явж байгаа төсөл тусдаа дахиад бид энэ Онтре дээр тусдан тэсүү хийж энэ асуудлыг гаргах ёстой гэж би үзэж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ тохирч явах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр манай зарим гишүүд энэ бол амнаатын өсөн нэмэгдэх хувиа бууруулчихаар Онтре дээр бага амнаат ноогдуулах гээд байна гэж буруу ойлголттой ч байна, зарим нь толгой эргүүлчих байна. Ард иргэдийн толгойг эргүүлж байна. Ашигт малтмлын тухай хуулийн 42-ийн штрих 2-ийн 2 дахь заалтанд өсөн нэмэгдэх амнаатыг хязгаар 5% байсан авчихсан. Өнөөдөр бид нар суур 5% дээрээ нэмэх боломжтой. Энэ дээр уул уурхай ямар байр? За, би бол одоо өмнө өгчээсэн тайлбараа л өгье. За, хуулийн хилцэх хэсэг, анхны хилцүүлэг гээд хилцүүлгүүд дээр бол би яг одоо байр сууриа л илэрхийлжсэн. Засгийн газараас орж ирсэн төсөл нь бол хөдлөхгүй байгаа засгийн 20-од одоо төслийг хөдлөмөр байна л гэж орж ирсэн. Гэхдээ одоо тэгээд энэ асуудлыг улс төр болгож явуулсаар хагаад тэгэл одоо Монгол Ардын намын бүлгийн шийдвэр гарсан. Би одоо Ардын намын одоо гишүүн одоо төлөөлдөг одоо тэр бүлгийн шийдвэрээ л дагна шүү дээ. Өөр гарцаалга. Ер нь бол одоо энэ ингээ шийдэгдэхгүй явлаа гэхэд намрын чуулганаар энэ хугацааг наашлуулах тусгай нь одоо ганц залттай хууль өргөн барьж болно шүү дээ гişүүд. Бас тийм гарцсан байгаа. Одоо бол нэгдүгээр хилцүүлэг өнгөрсөн эцсийн хилцүүлэг дээр явж байгаа байхгүй юу? Гэтэ яг тоо баримт одоо тим юмны хувьд бол үүрэг гişүүн бол үнэн л хэлээд байгаа. За, Онтретой холбоотой асуудал байна. Онтретой холбоотой асуудал дээр Монгол Засгийн газар Rio Tinto компанитай сая хилцээ хийгээд өчигдөр бас 5 хүнд олон нийт мэдээлэл хүргэсэн. Онтретой холбоотой асуудал дээр бол энэ Онтре болон Rio Tintoгийн хооронд өмнө тохирцсон гэдэг энэ тохиролцоог Монгол улс хүлээн зөвшөөрөхгүй. Шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Нэг. Хоёрдугаар асуудал бол бид энэ техник эдийн засгийн үндслийг нь 2024 онд тусдан салга гэдэг даалгавар өгөөд хүлээж аваагүй. Одоо бол энэ оюутлогын бүлэг ордынхны хэмжээнд тэзүү хийсэн байгаа юм. Тэгэхээр бид бол энэ Онтре дээр хилцээгээ эхлүүлээд тэгээд одоо Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 2-т нийцүүлж нийт өгөөжийн 51%-ийг одоо Монгол Улстай 50 болон 51 болон түүнээс дээш хувийг Монгол Улстай авах юм хилцэл хийн. Хилцээ. Өөр юм бол байхгүй. Энд хэд хэдэн зүйлээс уулуурхаан төслүүдээс орлого ашиг орж ирдэг болсон чинь 3 чиглэлээр орж ирж байгаа. Нэгдүгээр татврын орлого.
Хоёрдугаарт одоо бусд одоо хураамжууд тий. За гуравдугаарт энэ ногдол шиг. Тэгээд амнаат явж байгаа байхгүй. Тэгэхээр амнаат буухад бол ногдол ашиг өснө. Амнаат буухад бол одоо ашигын татвар өснө. Тоо харуул ийм л юм байгаа. Уг нь бол одоо хамаагүй гэхдээ одоо нэгэнд улс төрийн шийдвэр гарсан учраас би бол одоо хийхний хилцүүлгээрээ явцсан байгаа энэ томьёолороо яваад дууссан дээрээ л гэж харж байгаа. Манай яамны байр суурь бол энэ. Онтрогийн хилцээр хийгдээд дуусчвал хугацааг шууд наашлуулах боломжтой. Бүрэн эрх нь улсын хурлд байгаа. Хуулийг явуул. Энэ хууль бол өөрөө маш олон шинжилгээг хийж байгаа. Зөвхөн энэ дээрээсээ болоод ухарчмааргүй байгаа байхгүй. Тийм учраас хуулиа явуулах хүрээнд одоо бид бол энэ анхны хилцүүлгээр дэмжигдсэн байгаа саналаараа л явчих гэсэн байр суурьтай байна. Би бас Монгол Ордын намын гишүүнэлтэй надад эрх ашигын эрэмблэх сэтгэл бас байна. Хувийн эрх ашигаас илүү би намын эрх ашигыг тавина. Намын эрх ашигаас илүү би улс орны эрх ашигыг нэг тавина. Энэ бол Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолын аюулгүй байдлын асуудал. Би танаас засгийн газар онтрогийн засгийн газар сая хилцээр хийсэн маш үр дүнтэй хилцээр хийсэн. Өчигдөр одоо зарлалаа. Ийм хардталт явж байна. Энэ хилцээрийг хийхэд онтрог одоо барьцаалж онтрог өгнө гэдэг тохирсон зүйл байгаа юу гэдэг дээр нэгдүгээр тодорхой хариулт өгч. Хоёрдугаарт зэсийн үн өсгөхөд амнаатаа бууруулдаг тэнэг орон байхгүй гэж зарим гишүүд яриад байгаа. Харин ч би олон улсын судалгааг хараад зэсийн үн өсөж байгаа үед ашигт малтамлын үн өсөж байгаа үед амнаатаа бүр тэглэж бууруулж нөөцөө нэмэгдүүлдэг бодлого байдаг. Энэ бодлогыг уул уурхай яам хэрэгжүүлэх боломжгүй юу? За Рио Тинто групптэй хоёр чиглэлээр хилцээр хийгээд бас маш амжилттай дуусгасан. Ингэхэд Монгол Улсын засгийн газар Рио Тинтогийн өмнө ямар ч амлалт үүрэг аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэе. Ямар нэг үүрэг хариуцлага бидэрт байхгүй. Гэхдээ нэг юм бас хэлээ юу гэхээр одоо энэ ордыг бүлэг ордынх нь хонжинд ашиглаж ээж бид эдийн засгийн үр өгөөжөө эрэг болгож авах юм. Тийм учраас бид хилцэл хийн, хийгдсэн хилцээ их хурл танилцуулагдана, олон нийтэд танилцуулагдана, тэгжээ шийдвэр гарна. Хилцээгээ эхлүүлээд ярилцах ёстой, тооцоолоо гаргах ёстой. Ийм байна. Ордын нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг засгийн газраас оруулж ирсэн. Дунд нь улс төрийн шийдвэр гарсан. Тийм учраас би улс төрийн шийдвэрийг дагнаа. Бүлэг ордын хэмжээнд оюутлогыг ашиглаж ийж үр дүнгөө өгнө гэдэг таны үг бол онтрог ирээд өгнө гэсэнтэй адилхан сонсогдож байна. Тэг сонсогдож байна. Бүлэг ордын хэмжээнд одоо газар зүйн тогтцын хувьд, нөөцийн хувьд энэ нэг орд боловч шиг эрх зүйн системийн хувьд ялгаатай. Эрх зүйн хувьд хоёр компани эзэмшиж байгаа. Рио Тинто компани засгийн газартай хэлэлцээрт орохын өмнө онтротой тохироод энэ хоёр лицензийг Рио нэр дээр авах гэж хүсэлтэд өгсөн Монгол Улсын засгийн газарт. Харин манай засгийн газар эндээс татгалцсан юм байна. Туйлын хүсэл мөрөөдөл энэ хоёр лицензийг авах дээр явж байгаа. Энэ хоёр лицензийг бид Риод өгөх юм бол өнөөдөр оюу толгойн төсөл дээр Риогийн хийж байгаа хилцээр энэ өнгөрсөн 15-6 жилийн хугацаанд ямар байгаад өнөөдрийг хүрсэн яг ийм жишг рүү бид нар онтрыг оруулна. За яхаа өөрөнтэй гишүүнээ бас улс төр ихтэй нэгнээ бас бодож хийх ёстой шүү. Хинч аль ч ордыг хинд ч бэлгэлэх гээгүй. Энийг бас бодож ярина штэ. Бид нар бас нэг улсын төлөө зүтгэж байгаа хүмүүс штэ. Тийм болохоор би бол өөрт чинь нэг юм хэлье. Өөрөнтэй гишүүнээ. Онтрыг хинтэй ч хамтарч хийх байсан. Монгол улс өгөөжийнхөө 51-ээс дээш хувийг авах гэрэл хийн. Үгүй бол Монгол улсад оруулж ирэхгүй. Гол асуудал бол бид уулуурхай орд газруудаасаа өгөөжөө авах үндсэн хуулийнхаа заалтыг биелүүлэх л үүргээ биелүүлэх ёстой. Түүнээс биш хин нэгэнд өгөх гээд бэлгэлэх гээд наавар цавар ороод байгаа юм байхгүй. Энэ дээр бас үгээ бодож хэлвэл зүгээр биш үү гэж хүсье. За дамжным сайдтай шалтчгүй мэрэгжлийн сайдын хувьдыг даацдаг үгүй зүг хэлж байна. Таатай 100% санал нэг байна тий. Тэгээ үрийн цагшаа та тийм байсан бол тэгээд хянаа шалгах төр орооны тэр 3 өдрийн сонслыг сонсоогүй шүү дээ. Юу ч ойлгоогүй.
3 өдрийн сонсголоо сонсохгүй байсан. 100 дугаар тогтоол батлах жахад эсрэг дарсан хүмүүсийн нэг нь таашд. Тэрийг тайлбарлаарай. За өнөөдөр ингээд онтрыг тойроод ярьж байгаад ингээд яг үнэ хэлэхэд маш их баяртай байна уу. 2024 оны 12 сард Ванкуверийн арбитрийн шүүхтэр шийдвэр гараад оюу толгоороо энэ бидний өнөөдөр яриад онтрын оюу лиценз шилжижсэн байхгүй. Монголын татварын албан дээр бодолт яваад. Ер нь сар хоцорсон байсан бол энэ хоёр лиценз аль түмэн шилжчихсэн байх үс. За тэр үед бид нэр энэ хянах шалгах төр орооны хідэн гишүүчин дуурж агаад төр хороо байгуулад улсын хурал маань бүгдээрээ дэмжиж ингээд сонсгол хийгээд 100 дугаар тогтоолыг баталсан юм аа. За тэгээд Монгол улс чинь ингээд 3 дахь том гэрээ онтрэ дээр ингээд сая Дамжин Нямсэдийн хэлж байгаа яг ингээд хийгдэх юм байна гэд энэ бүх асуудал шийдэгдсэн юм аа. Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй байна гэдгийг сонсголоор дуу нэгтэй монголчууд нэг талдаа гарцсан. Сонсголоо үтсэн бол энэ дээр ийм ярьчихгүй байсан баг л та. Тэгэд ийм онтрэ дээр одоо ийм том үр дагавартай хэдэн тэрбум доллар яригдж байгаа ийм том 3 дахь гэрээлтэй оюу толгой орооныгийн дараах том гэрээ бол онтрэ дээр байгуулагдах нь. Тэгэхээр энэ гэрээ байгуулагдж яхад хамгийн одоо чухал зүйл бид нэр 34% авах уу эсвэл амнаатаар орлуулах уу гэдэг. Амнаатаар орлуулах уу гэл ингээл ярих чинь бид нэр юу харах уу гэхээр Монгол улсын хуулийн дээр байгаа зэсийн амнаатаа л харна шүү дээ. Тэгэхээр яг энэ яриаг хэлэлцээр ямар ч гэсэн засгийн газар сая бүр одоо сайд нь гарч ирээд бүр зогсооно гэж яагаад нэг ямар ч гэсэн үр дүн гаргаж авлаа шүү дээ. Энэ үр дүнгээ цаашаага үргэлжлүүлээд 120 дугаар тогтоол дээр одоо бид нар чиглэл өгсөн шүү дээ. 53 өгөөжтэй хүрэхин тулд. Тэгэхээр ингийн тулд ингээл ажиллаж байгаа байхгүй юу? Энэ үед нь бид нар нэг тэр зэсийн амнаатыг нь бууруулчаар яаж ч манай тал тэр нь сайн зүйл болохгүй л байхгүй да. Тэгэхээр энэ онтрэгийн хилцлийг бүгдээрээ тэгэхээр өнөөдрийн энэ амнаатаар нь эцэлчихье. Онтрын хилцээр хийсний дараа тэгээд тэр зэсийн амнаатыг бууруулах байна уу тэрийг хийгээвч болно шүү дээ. Тийм учраас бүлэгтээр шийдвэр гараад онтрыг за ашигмалтамлын тухай хуулийг явуулахдаа зэсийн амнаатыг нь одоо хойшлуулаг гэдэг агуулга дэмжигдээд явсан юм аа. Анхны хилцүүлэг дээр тийм учраас улсын хурлын гишүүд дийлэх гишүүд нь дэмжиж ингээ явцсан. Тэгэхээр энэ онтрын засгийн газар одоо бас нэлээд хүнд нөхцөлд хийн л дээ тэр онтрын хилцээр. Тэгэхээр энэ үед нь бүх талаар нь монголчууд нэг талдаа гараад дэмжиж ингээ явуулчмаар. Энэ бол ингээд түүхэнд үлдэх 3 дахь том хилцээр болох юм аа. Тэр үед нь зэсийн амнаатыг бууруулж өгөөд сул тал үүсгэчихгүй тулд л ингэж байгаа. Тэгээ онтргийн 3 дахь том хилцээр хийсний дараа хэрвээ үнэхээр 29 оноос өмнө хийгдчих юм бол тэрийг би одоо Батнайрамл гишүүндээ хандаж би таны оюутлогын сонсголыг санаачлахад дэмжиж зурсан. Төр ороо байгуулах шийдвэрийг би дэмжиж зурсан. Төр ороонд орох хүсэлтэд хэлсэн. Харамсалтай нь би төр ороонд орч чадаагүй. Өнөөдрийг хүртэл оюутлогын төсөлтэй холбоотой болохгүй асуудлыг ярьж бас нийгэм дуу хоолой болж яваад чинь энэ асуудлыг хэлж ярихдаа хоолой чинь зангираад нулимс чинь цээлгэнж жагаад би их орон цэцгэлтэй бас эрдэм боловсралтай залуу юм да гэж би өнөөдөр хүртэл хүндэтгэж явж ирсэн. Тэгвэл би эргэлзээ төрсөн. Яагаад? Өнөөдөр энэ хилцээр оюутлогын тэзүүг баталж энэ тэзүүд орцсон байгаа онтрогийн асуудлыг хөдлөхийн тулд л энэ нөхцөл байдал байсан юм байна. Энэ онтро компани эзэмшиж байгаа 2 орд бол Монголын ард түмний үүс баялаг ирээдүйн хэдэн жилдээ бид нар үр хөвгттэйгээ идэх ёстой орд. Энийг бид нар ийм шалтгаанаар засгийн газарт шахаад түлхээ ямар нэгэн дарамт үзүүлж хууль тогтоомжийг барьцаалж ингэж шийдэж болохгүй л дээ. Цаашдаа засгийн газар энэ одоо эрдэнтийн асуудал хаягдаад явлаач гэсэн ирээдүйн нөөц баялаг болсон онтрогийн асуудалд хэн нэгнээс хараад бусаар шийдэх ёстой шүү гэдгийг би бас энд хэлхийг хүсэж байгаа. Энэ бол монголчуудын өв хөрөнгө, өв дэцээс ирсэн өвөрөнгө хэн нэгэн компани тэр тусмаа Rio Tinto гэдэг компани элдв лоббигоор дэмжигдэж явах ёстой зүйл биш шүү. Таныг би эх орныхоо төлөө одоо хоолоогоо зангируулад нулимсаа гожуулаад зогсож байгаа болов уу гэж утсан. Эсвэргээрээ Rio Tinto-гийн төлөө зогсож ирсэнд харамсаж байгаа гэдгийг хэлээ.